За ороо минь дүргий та бүхэнд. За өнөөдрийнхөө техникийн зөвлөмжөөр Finance Excel 2.0 загвар дээр данс хэрхэн үүсэх тухай техникийн зөвлөмжийг та бүхэндээ хүргье. За Finance Excel загвар дээр данс үүсэхдээ энэ ACC гэсэн хуудсан дээр үүсгэн. За ACC хуудасны энэ хэсэг дээр үүсгэн гэсэн үг. Шинэ данс үүсэх мэдээлэл гэсэн энэ хэсэг дээр шинээр дансаа үүсгэнэ. За ер нь данс үүсэх процесс бол өмнөх хөлбөртөйгээ ерөнхийдөө адилхан. За гэхдээ ганц хоёр сонголтууд бол шинээр нэмэгдсэн байгаа. Энэ бол тэр нөгөө гадаад валютын гүйлгээтэй холбоотой сонголтууд юм. За данс үүсэхдээ бид нар яах вэ гэхээр энэ дансны нэр талбар дээр дансныхын нэрийг бичнэ. За ерөнхийдөө кодыг сонгоно, валютын төрөл. За зардлын данс нэгжүүл зардлын англи гэдэг. За тэгээ энэ дансны дугаар автоматар үүснэ. За энд нэг хэд хэдэн данснууд байна. Үүссэн байгаа. За хуримтлагдсан ашигын данс. За евро арилжааны ашиг алдагдал. За ингээд энэ маань юан хүртэл явсан байна. За аншийн тэгштэл. За еврогоос юан хүртэл ингээд явсан. За эдгээр бол байнгын байждаг данс гэсэн үг. Ерөөсөө устгахч боломж байхгүй. Ерөөсөө энэ загвар замд үүсчдэг. Тогтмол данс гэсэн үг. Энэ дансны нэрийг өөрчилж болохгүй, дансны дугаарыг өөрчилж болохгүй, устгаж болохгүй, засвар хийж болохгүй юм тогтмол данс байгаа. За энээс бусад дансыг бол бүгдийг нь үүсгэх ёстой. За би жишээ болгоод төгрөгийн кассын данс үүсгэе. За төгрөгийн кас. За ерөнхийдөө код нь за энийг бид уртлаас ингээ харж болно. За кас дахь бэлэн мөнгө буюу 1000 гэсэн кодон дээр үүснэ. За эндээс бид 1000 гэсэн утгыг оруулж өгнө гэсэн. За валютын төрөл дээр нь валютаа сонгоно. За энэ бол төгрөгийн кас гэж учраас имментиг гэсэн сонголтыг хийн. За тэнгуут яаж вэ? Энэ дансны дугаар ингээ үүсэж байна. За approve командаараа шинээр данс үүсгэх гэж нь yes. За ингээ үүсчлээ. За дахиад нэг данс үүсгэе. $10 кас гэдэг. За $10 кас. За энэ дээр яг ерөнхийдөө код нь 1000 гэсэн кодон дээр за валютын төрөл нь USD болж байна гэсэн үг. $8 их учраас. За ингээд approve. Yes. За энэ дээр та бүхэн нэг зүйлийг анзаарч байгаа. За энэ болох дээр одоо шаардлагатай талбарууд гэсэн үг. Өөрөөр хэлбэл данс үүсгэхэд оруулах мэдээллийн юунууд түлхүүрүүд гэсэн үг. За жишээлбэл би энд дансны нэр бичье. За жавхлан төгс авлагын данс. Авлагын данс. За ингээд яг эхлээд нэгдүгээр дансны нэр текст утга байна хоосон байж болохгүй гэж байна. За энэ дансны нэрийг оруулчингууд за саяын анхаарал байхгүй болчихж байна. Одоо ерөнхийдөө код тоон утга байна хоосон утга байж болохгүй гэж. За тэгвэл энэ дээр би 12.02 гэсэн утга оруулъя. Хувь үнээс авах авлага. За нөгөө юм байхгүй болчлоо. Одоо валютын код 3 тэмдэгтэй текст байна. За эндээс валютын кодоо сонгоё. Энэ төгрөгийн авлага гэж үгүй л да тий. Yes. За тэнгуут дансны дугаар ингээ үүсчихэж байна. Хэрвээ энд орж байгаа дансны мэдээлүүд бүгд үнэн зөв орсон бол энд ямар нэгэн анхааруулга бол байхгүй, хоосон байх ёстой. Хэрвээ анхааруулгатай бол тухайн талбарын мэдээлэл буруу орсон байна гэсэн үг. За өөрөөр хэлбэл би энэ дээр тоон утга оруулчих ингээд. За тэнгуут энэ алдаатай учраас данс үүсэх боломжгүй. За approve команд өгье. Дансны нэр давхурцсан дансны дугаар оруулах гэж байна ч юм эсвэл дансны нэр дансны дугаар талбар хоосон данс үүсэх лимит төрсэн байна гэм анхааруулга заачиж. Яагаад үгсэн чинь дансны нэр текст утга байх хэвээр хоосон утга байж болохгүй. Энэ тоон утга орсон учраас энэ алдаатай байна гэсэн үг. За энэ дээр би дахиад нөгөө өөрийнх нэр өччих. Жавхлан төгс авлагын данс. За ангууд ингээд нөгөө анхааруулга байхгүй болчихж байна гэсэн. За ингээд мэдээлэл орцсон учраас одоо би энэ дээр approve командыг өгснөөр за саяны данс бол үүсчлээ. За гэх мэтлэнгээр за энэ загварт ашиглагдах бүх дансыг бол үүсгэнэ. За ингээд анхаарал тавьсан явдалд баярлалаа. За дараагийнхаа техникийн зөвлөмжөөр уулзцгаая.